За та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Увс аймгийн цагдаагийн газраас иргэдэд дараах сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэж байна. Сүүлийн үед цахим орчинд худал хуурмаг зар мэдээлэл байршуулж иргэдийг залилан мэхлэх гэмт хэрэг бүртгэгдэх хандлагатай байна. За ер нь залилангийн хэлбэр бол сүүлийн үед бол ормоос залилан мөн үнэт чулуу гэрэлтүүлж азтан боллоо гэж иргэдийг хуурч мэхлэх, суглаа усуулж азтан болгох. Жишээ сая 500 мянган төгрөгөөр нэг суглаа худалдаж аваад 100 сая төгрөгийн азтан болно гэх жишээтэй. 100 сая төгрөгийн азтан боллоо гэж бодоход 10% урьдчилгаа шилжүүлээд таны дансанд тухайн мөнгө орох болно гэж иргэдээс 10% урьдчилгаа авч иргэдийг залилах гэмтгэр гүйлдэж байна. Баруун аймагуудын өвлжилтийн нөхцөл байдал хүндэрч болзошгүй байдалтай холбогдуулна. Цахим орчинд хямд өвс тэжээл, бараа материал зарна гэх хуурамч зар мэдээлэл байршуулж иргэдийг эд гэрэнг болон сэтгэл санааны хохиролд учруулж байна. Иргэд бол тухайн бараа бүтээгдэхүүнийг худалдаа авахдаа тухайн данс болон тухайн бараа материалыг нэгтлсэний үндсэн дээр төлбөр тооцоогоо төлж байхыг анхааруулж байна.